Аглах ангийн сурагчдын өөрийгөө нээж хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой Call for You Mentorship хөтөлбөр 5 дахь жилдээ 7 дахь удаага амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хөтөлбөрт нийт 145 сурагч хүсэлт ирүүлснээс шалгаруулалтын үр дүнд 25 сурагч шалгарч өнөөдөр сертификатаа гартаа авч байна. Тус хөтөлбөрөөр зөвхөн англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж 14 хоногийг үр дүнтэй өнгөрөөсөн талаар хүүхдэд хуваалцлаа. Цаашлаад сурч мэдснээ ахиулан IELTS-ийн шалгалтад бэлтгэх гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах хүсэлтэй байна. Би өөрөө 9 дугаар сургуулийн 9 ангийн сурагч. Тэгээд би цаашдаа бол энэ Call-for-оос холдохгүйгээр Junior Club болон энэ дараагийн Call-for-гийн волонтерийг хийгээд тэгээд IELTS-аа ер нь бэлдээ л гэж бодож байгаа даа. Миний хувьд бол би өөрийгөө их хүмүүс тайлбарлаж сурсан. Ихтгэл тавих чадвар, бусдад харилцах, тэгээд давхар миний англи хэл хөгжсөн. Надад ер нь бол би ер нь амар өөртөө хөрөнгө оруулалт хийсэн санагдаж байна энд ирээд. Би ийм ер нь юунд орж үзээчихв өмнө хамгийн хэрэгтэй санагдсан. Би болохоор хувьдаа өөрийгөө сайн илэрхийлж чаддгүй хөхтэйсэн. Тэгээд анхандаа бас сайн хүлээлтгүй байсан ч гэлээ Call-for-д орж ирээд өөрийгөө илүү илэрхийлэх чадвартай болсон. Ерөнхийдөө ингээд өөрийгөө зөвөр ойлгуулж ингээд олон хүүхдүүдтэй найзаас төхөрлөө сурсан. Мэдээж миний англи хэлний бас мэдлэг үнэхээр сайжирсан. Тэгээд өөрийн сандрал бусдын өмнө гарах айц цаад амтуулж чадсан. Манай нөгөө боловсрол багшийн хичээл маань дандаа хүүхдүүдийг хооронд нь ярилцуулах, хоорондоо танилцуулах, өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх хичээлүүд маш их орж исэн. Энэ маш креатив, маш идэвхтэй гоё хичээлүүд орж ирсэн учраас миний сэтгэн бодох чадвар болон нөгөө listening, мөн ярих чадвар маш их сайжирсан. Тийм таалагдсан гэх юм бол нөгөө мэдээж АК агшиг хичээл маш их таалагдсан. Нөгөө хагасаа өдөр бүтэн бидэрт цаг заваа зарцуулаад одоо бүх хүүхдүүдийн алдаа дутагдлыг хэлж өгсөн. Хүүхдүүд дээр жишээ авч өөрсдийнх нь алдаа дутагдлыг өөрсдөн жинхнээр нь харуулж бас ухаарлахад тусалсан байх уу гэж бодож байна. Энэ удаагаар болохоор бид нэрийг анх зохион байгуулалтаа зарлаж ирсэн нийтдээ 25 шилдэг хүүхдүүдийг шигшиж гаргаад нийтдээ 12 хоногийн хугацаанд англи хэлний эрчимжүүлсэн сургалт болон хувь хүн хөгжлийн сургалтуудыг маш амжилттайгаар хийгээд өнөөдөр ингээд өндөрлөж байна. Үнээс гарсан үр дүн гэх юм бол мэдээж маш их байгаа. Үнээс дурдах юм бол манай хөтөлбөр маань 7 удаа ээжтэй 2 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлгийг аваад IELTS-ийн 5.5-аас 7.5 оног нийтдээ 25 орчим хүүхдүүд авсан байгаа. Call-for-д 7 хөтөлбөрийг төгссөн хүүхдүүд маань хэвчлэн 9-10 дугаар ангийн хүүхдүүд байгаа учраас Call-for-д төслөө төгсөөд IELTS 100 гэдэг хөтөлбөрт орё гэсэн маш том хүсэл зорилго та хүүхдүүд болон ингээд төслөө өндөрлүүлж байгаа. Англи хэлний хичээлийн хувьд гэх юм бол 2-3 цагийг эхний 7 хоногт болохоор Монгол багш маань харьцангуй граммар төрлийг нь ороод 2 дахь 7 хоногоос нь болох юм бол Америк багш маань бидний хичээлийг ороод ерөнхийдөө спикингийг илүү хөгжүүлж өгсөн. Үүний араас гэх юм бол менторудаас дурдах юм бол Америкийн том сургуулиудад тэтгэлэг аваад яг кампусаас нь бид нарт яг Америкт Америкт суралцах боломжуудын талаар мөн хувь хүн хөгжлийн сургалтуудыг бид нар аваад байгаа. Call for You Mentorship 8 дахь удаагийн хөтөлбөрөөр дахин уулзцаая.